За өнөөдрийн бичлэгээр Боржгон лэгдэн буюу Мангус Мингэргэн тайжийн хүү Буян Сэцэн хааны ач хүү Боржгон лэгдэн хааны тухайн Монголын Алтан уургийн сүүлчийн хааны тухай та бүхэнд ярих гэж байна. За эцэг нь 1603 онд Эрдэнэс гарсан л лэгдэн өвөг эцэг буюу Буян Сэцэн хаан өөрийнхөө орийг залгамжуулан хутагт цолтойгоор Монголын хаан ширээн сууж байсан. Түүн үед Монголын нүүдэлчид нэгэн хаан захирагддаггүй. Олон жижиг ноёдын мэдлэлд хуваагдаж лэгдэн хааны захиргаан зөвхөн цагаар түмний 8 оршуул оршиж байсан. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголын эрхэндээ оролт төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед Манжи овог аймагуд нэгдэн нэлж Умар Алтан улсыг хаан Нурхаач говийн өмнөх монголчуудыг захиргаанд оруулж ирсэн дүүхтэй 1625 болон 1626 онд Өвөр халахын Баягут аймгийн ноён Инхрээдэ 5 отгийн халахын элчийг томилон Нурхачи Баатарын ордонд барлаж хүндлэлт хаан эмээ өргөмжилж байсан. Харин 1628 онд Нурхаач Баатарын Ахмад хөвөн Цөйн 5,000 тэрэг дайчлан Улаа Ихээ аймгийг өмгөөлж хэмээн товтлогоор цэхэж байсан олон Монгол аймагт хорчин элч зарж цэргийн товшинж гуйсан. Хорчин аймаг лэгдэн хааны зарлиг өвгөө дураараа зэрэг хөдлөж үйл болох туслаж чадахгүй гэд элчийг буцаасан. Төд дудалгүй лэгдэн хааны зарлагаар хорчны онгуудаа ба атар хөвгүүн уубай тайж нар цэрэг дайжлан мань зөрчдийн цэргийг зохиж ухраасан. Зөрчдийн нэгэн салбар Монгол улсааны Ихээ аймаг Нурхаач Баатарын давталгаанд өртөж араа буюу лэгдэнээс цошинж өсгөд Онготой Батар уубай тайж нар Нурхаач Баатарын цэргийг дайлж Хя буянтыг алсан. Зөрчдийн Нурхаач Баатар Монгол аймагуудтай байлдаж амжилт олох мөгөө мэдмэгц зөөлөн аргаар болох ураг барилдах замч хэлсэн юм. Нурхаач Баатар л Яодгийн газарт өөрийн байрыг бэхжиж жүүлэхийн тулд Нянга Мин улсыг дайлах хүчээ төврүүлж лэгдэн хаан болон Монгол аймагуудтай илт дайсагнахаа болж артлын аюулгүй байдлаа хангад анхаарч эхэлсэн юм. Монголчуудыг бол дийлэхгүйгээ мэдээд Мин улсыг мөхөж артлын хүчээ дузаадчихсан гэсэн үг. За Нурхаач Баатар 1500-аас 75-аас 1625 онд Манжангуудыг 1616 онд нэгтгээд Монголын лэгдэн хаанаа загтал илгээж нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтран зайтахыг санал болгосон байна. Харин 1619 онд зөрчдийн Нурхаач Баатар Мин улсын хязгаарт хийж товтлогооноос өрхтөж Тиелийн давааг эзлэхээр хөдөлж ирсэнд Мин улс хүчин мөхсөж Монголын лэгдэн ханаач тусламж өгсөн байдаг. Лэгдэн хаан зарлагаар өвөр халахын Хонгородын зайсаа оён Жаруудын баг дархан Сабун хорчны мянган тайж ба түүний хөвөө Сангараажаа тайж нар нэгэн төмнөлөө морь цэрэг дайжлан Тиелийн давааг довтолж идсэн боловч нарийн Нурхаач Баатар хаанд ялагдалтаж сайсан ноён зэрэг олон ноёд одлогдсон юм. Нурхаач Баатар хаан Солонгосыг дайлсныхаа дараа Нангиад орныг байлдан дагуулах энэ дайныг өөрийн баруун шүүрт байгаа Монгол аймаг ханилуудыг өөртөө татах нөлөөнд оруулахыг шармааж тэр дундаа лэгдэн хааныг өөрийн гол холбоотой болгохыг санаархаж эхэлсэн юм. Мань зөрчдийн Умар Алтан улс ба Монгол улсын хоёрын хооронд болсон анхны тулалдаа Нурхаач Баатар хааны ялалтаар өндөрсөн Манж зөрчдийн хувьд Монгол аймагуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлсэн юм. Тиелийн тултаанаас хойш зөрчдийн Нурхаач Баатар хаан Мин улсыг дайлаг ийгээд эхлээд Монголын лэгдэн хааны хүчийг суруулах артлаа бичүүлэх ёстой болсон байна. Лэгдэн хааны мэдлэлбөө Захар аймаг хүчрхэгт бол өвөр халаах хорчин гарчин 8 аавхан байран олон аймагуудыг ургийн холбоотой дулдуулан айлган сурдуулах ба гаргатан татах самаар Нурхаач Баатар хүчрхэг лэгдэн хааны хүчийг багаар л сулруулж эхэлсэн мөлий. Лэгдэн хаан Эрдэнэ Лимон улсыг удаа дараа довтол Мин улсын лэгдэн хаанд алтан мөнгөөр харан хуйлцсан тул дахин хятадтай байлдахыг сонирхгүй байлаа. Мөн Нурхаачийг өөртөө тэг зиндаанд харьцсан дургуутсаж хамтарч ажиллахгүй байхаас татгалзсан юм. Түүний хойно 1619 он 11-р сарын эцээр лэгдэн хааны элч Хангал Баяхуу
Мань зөрчдийн хааны ордонд очиж Нурхаж Баатар дэлгээс нь Легдааны бичгийг өргөсөн юм. Легдааны бичигт Бивала Баатар агуул сууц Чингис хааны удам Легдэн бөгөөд 44 төвөн Монголын эзэн билээ. Нурхаж чи болбоо цусны уран төвөн зөрчдийн эзэн юм. Хэрвээ чи миний өмнөөс товтлох гэж байгаа бол сайтар боддгоо. Чи энэ ангиад оронд гайхамшиг их тарбай. Мин хийгээд бидний хоёр улс дайсан усууд бүлгээ. Бид чамайг хурж жилээс эхлэн мин улсны нэг усудаа дайсныг мэднэ. Энэ жилийн сум би өөрөө мин улсын гуанины эсрэгт сэргэлж хотыг эзлэн авч тэнд хураасан албыг хураамжлан авсан болоо. Хэрвээ чиний царайг гуа минийг тайлах хэмээвэл би номхотон дарна. Монгол улс эртнээс мин устай өшөөтэй болохоос зөрчид нартай өшөө атаагүй. Бид тасарсан элч харилцаа сэргээх буй цаа гэсэн Легдааны бичгийг өргөсөн юм. Легдан цаашин зайсаа тэргүүтэй горчин өвөр халахын ноёдыг ямар ч болзолгүйгээр суллах, түүний эзлэн буй Гуано хотыг сэргэлэхэд атгалзыг шаардсан юм. Нурхаж Баатар энэхүү сахидлыг дүүцээж Монголын элчийг барьж хөрөөд 1602-д хариу илчилгээв. Та юуны учир өөрийгөө манай улсаас дээж 40 төмөн улс хэмээн өрөөслөн юм бэ? Мин улс Дадуг их нийслэл нь авах үед танаа 44 Монгол бүрнээ бут нэргүүлж дөнгөж 6 төмөн хүн ам золин гарсныг бид сонссон юм. Тэгээд 6 төмөнж танд бүгд бүрэн захирагдахгүй. Легдэн 44 Монгол эзэн хаан барднавч түүний мэдл өчүүхэн захрын эзэн төдийгөөс үл хэлэрх биш үү. Минчүүд бидний сайхын учир та бүгдийг бэлэг мөнгөөр өөртөө татаж байна. Та болон бид хэл яриа өмнө боловч имэглэлийн хувцас өмсөх ёс журам бидэнд нэгэн адил. Минчүүд бидний заналтайсан болоо. Эзэн хаан тэнгэр газрын өршөөл хүртэж тэдний эсрэг дайтаж хотыг нурааж хүн ардыг устгав. Тэнгэр газар дэвэгцэн эзэн хаантай хамтаар гүнзгий заналтайсан минчүүдийг тайлах хэдийн санаа өөрлөе гэсэн. Тийм үг хэл илүү чухал бөсөө гэж одоо гээд цахаран мингийн дай ялгаж байсныг дурдаа мин улсын эсрэг зөрчид Монголын Монгол холбоотон бол тэмцээг санал болгож хоёрдож буй зарнуудыг сулсан ч зайсан ноёныг төмөн талаар сольж авсгой гэж илчилгээсэн юм. Легдэн хаан ихээхэн хэлэгдэж зөрчидийн элчийг хорьсон Нурхаж Баатар ордонд мань зөрчидийн элчийг хороосон тухай худалдацууг хөрж Легдааны элч хан болохыг хороосон юм. Ийхүү умар Далтуус ба Монгол улс хоёрын хооронд ноцтой зөрчил бий болж мань зөрчид нараа хүчрэгцэнтэй холбоотой юм. Мин улсын эрх баригчид зөвлөлтөө мань зөрчид ба Монголын хоёр алинтай холбоотон бол тухай хэлцээтэй нангаа төшгөд зөрчид нар эртнээс салхиан хүмүүс бол яаж ч мэднэ. Харин умард монголчууд болбоос довтолж дагуурс болохоос өөр үгүй. Хэлсэндээ өөртөө хүмүүс бол Монголтой холбоотон болох нь зүгээс тогтоосон байна. 1619 онд Легдэн хаан Нангадын мин улсаас эргэн навтлахад гэрээ байгуулж мин улсаас авах шаарамжаа 4,000 лан цагаан мөнгийг 20 цагаан мөнгө болгосон юм. Монголчууд Нангадын үзий ядах үзэл санааг зэтрээсэн Легдааны энэ үйл ажиллагааг өвөр Монголын бүх ноёд дургуйсан үлдээ авч Монгол ноёд Легдаанаас нүүр буруулан мань зөрчидийн Нурхаж Баатар хааныг түшиг болсон юм. Легдэн хаан ба мин улсын холбоотон гэрээ байгуулахаас өмнө Монгол ноёд цөмөн Легдааны дагж түүний үг сарлин мөрдөж байлаа. Легдааны бодлогод дургуйсан үзэмчин сонид хуучид авга нар аймагуд элсэн говийг хаталж халахын сэцэн шолоо нутагт нүүж ирэв. 1619 онд Легдэн хаан Нангадын одоо мин улсыг ингэсэн. Харин 1923 онд Нурхаж Баатар хаан хорчны Убаа тажтай илчилгээж 1624 онд тангараа өргүүлж холбоотноо болгов. Легдэн хаан их төрөөр нэгтгэх бодлого нь амжилтгүй болмогц дайчны нөрөө нэгтгэх бодлого шилжиж 1625 оны 4-р сард Хорчин аймагт давталж зөрөхөө хотыг хөсөлсөнд хорчны Убаа тажин умар Далтуус илчилгээ тусламж өгсөв. Нурхаж Баатар хаан сэргэлээж хорчны нутгийн гадна сэргийн үзлэг хийгээд өөрийн гутгаар
Бийл Монголайд өтгөр байл абаахаас эцэн хүн тайж нарын 5,000 шилдэг морийг удирдуулан хорчин туслаар илгээж өөрөө гэдрийг батсан юм. 1625 онд хорчны Уба тайжин Өрчдийн Нурхаж Баатар хаан бараалган 9 цагааны алба сэлтийг өргөж давхар ураг барилдав. Манжба Сахар хоёрын хооронд болсон анхны зэжлэн мөргөлтөнд Манжинаар давангаа айж Нурхаж Баатар өмнө Монгол руу зэрэглэн орохоор зарим шийдвэр гаргасан байдаг. 1626 онд Манж зөрчдийн их зэрэг Монголын даламтгц төмөрч улаан элчийг уулгалав гэж шатгалан Жарууд Байран аймгийг давталж хүн амыг олсныг олдож авсан юм. 1626 оны 5 дахь сард хүндлэн Нархаж Баатар 10,000 зэрэгээ 8 замаар довтлонж хатан голыг шар мөрөн болохыг гаталж Байран аймгийг дотолж Нануух тайжийг хороон байр сард Манжийн зэрэг Жарууд аймгийг довтолж баг дархан тэргүүтээ 15 аймгийг талж буцжээ. 1631 онд Харчин төмөд Ордос Шиншэбүү Асууд аймгийн ноётой болон хотод байсан Легдааны 40,000 сэргийг буцсахад үүний халахын ноётод хөхүүлэн өөгшүүлсэн дамжиггүй. Харин 1627 оны үед Легдан хаан баруун гурван түмнийг Ордос Харчин төмөд дайлах чимээг сонссон ард алхын засагт хаан хотгоодын алтанаар тагнуул суршуул явуулж байсан ч ажиглах гэхэд Легдан хаан тэдний байр замын зөмийг нь алсан юм. 1630 онд Манжийн эсрэг монголчуудын тэмцэл эхэлж 1631 онд халахын хамгийн баруун ой захад орсон сууж буй Хомбердэнтэй ажил Легдан хотод хаан довтлогоо ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд хилцээрч байсан төдийгүй Легданы аюулаас аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаа орох асуудлыг давтгалзахгүй байсан юм. Өөрийн төрөлтөө захирагдсанаас өрөөлөн дор борлогдсон дээрх сонсголтыг болгосон юм. 1624 онд Легдан ширээн цусны 20 жилийн тохиолдуулан цогтойжийн хатан хийлүүлсэн 7 мадаг шүлэг дагалбар хүчээс түүний улс төр гүн ухаа шашны хөдөл бодолд тусгалаа олдож шүлэг давуугагч халуудынхаа санам мөрдөх сэтгэлээрээ дамжуулан Легданыг дамжсан санаагаа илэрхийлдэг. Хаалгангуудын газар хол улбаас бээр хайрлан санагалзах нэгэн бүүзээ. Их нь ганц үгээ хайрлага мэд элдэг үйлээр хайрлан тусалцах болтугайг бичээсэнд. Дээд тэнгэр хийгээд хаатан баан альва ачтан хүмүүнээ мөргөм. Манчин улсын Монголыг байлдан дагуулсан Чингис хаан үе Очир хааны алхын цогтойжин зарилгаар Дайчин-Хя, Гүймбатар хоёр Монголын утагт хааны учир Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш 440 жил болсондоо жилийн их модон болгон жил сарын их гал барсны жил 15 их цагаан өдрөө хас эрдэн мэд хадан төчөө хэмээсэн юм. Дээр өгүүлснээр ар халахын ноён Легданыг дэмжиж бүх хил оргож болсон албатай Монголыг орогнуулан эсэргүүцэж улмаар Легдааны эсэргүүцэд өдөөн төрхөж байлаа. Нөгөө талаараа ар халахж ургалан орж ирсэн авга болон Захарын баруун гарт сүнд үзэмчин хуучид эдгээр аймагуд халахын 100 гарын шолойг эзэн Сэцэн хаан цол өргөмжилж түүний албад болсон байна. Үүнээс үүдэн авч үзвэл халахын Сэцэн хаан аймгийг Манчин улс болон түүнд дагаар орсон өвөрлөгчдийн хамт Легдааны эсрэг хэд хэдэн удаагийн танд оролцсон гэж үзэж болох юм.